Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн бацхан сонсогчдоо бүгдээрэнд намралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдрийн дугаараар би та бүхэнд Хятад болон Сингапур улсыг тэр аяар нь зочирдуулсан гэмээр нэгэн аимшигтай хэргийн талаар ярихад одоо бэлэн болчоо сууж байна. За Хуангна гэдэг нэртэй 8 настай охин Сингапурт гинэт ор сургаггүй алга болсон. За түүнийг алга болсны дараа бол мянган хүн оролцсон. За тухайн үеийн хамгийн том эрен хаах ажиллагаануудын нэгийг эхлүүлж исэн түүхтэй байна. Энэ бүхний эцэст үнэн мөн ил болоход хүмүүс одоо гэмт хэтгээдийн хийсэн зүйлд маш их тийм уурлаж бухимдсан байдалтай болсон. За олон хүн бол уу гашуугаа илэрхийлэхийн тулд сайн дураараа охины оршуулганд оролцоод хамгийн дуртай байсан чихрийг нь авчирч хүндэтгэл хүртэл үзүүлж исэн. За гэхдээ мөрдөө шалгалт гүнзгийрэх тусмаа хүмүүсийн одоо ингээд гайхширлыг төрүүлж исэн нэг зүйл болсон юу гэхээр нэлээд олон хүн тухайн одоо гэмт хэрэг хийсэн хүнийг өрөвдөж эхэлсэн тийм одоо үйл явдал байсан. За тэгэхээр энэ хэрэг эцэс сүүлдээ юу болсон талаарх тухайн үед одоо юу болж өнгөрчээсэн бүх процессыг та бүхэнд дэлгэрэнгүй ярьж өгье. За энэ бүхнийг ойлгохын тулд хэдүүлээ 2004 он руу буцах шаардлагатай болно. Сингапур улс олон жилийн туршид хамгийн одоо цэвэр цэмцгээр маш одоо тийм соёлтой бүс нутагтай хамгийн аюулгүй орны нэг гэж тооцогдсоор ирсэн. Гэхдээ ийм аюулгүй гэгддэг улсад ердөө одоо 8 настай Хятадаас ирсэн Хуангна гэдэг охин бол гинэт алга болоод хэвлэл мэдээлэл олон нийтийг бүхэлд нь гайхахад хүргэсэн юм байна. Хуангна бол 1996 оны 9 сарын 26-нд Хятад улсад за энгийн амьдралтай өдөр хоногоо арай ядан залгуулдаг тийм гэр бүлд төрсөн. Гэхдээ бодит байдал дээр гэр бүл нь бол одоо элэг бүтэн байгаагүй сүултээ бол энэ охин нь ээжтэйгээ ингээд хоёулахнаа үлдсэн юм байна. Яагаад гэхээр охины аав бол Хуангнаг төрхөөс өмнө Сингапур руу одоо хууль бусаар жимс савлагчийн ажил хийхээр яваад өгсөн байсан. Тэр хугацаанд одоо өөр эмэгтэйтэй дотн харилцаатай болоод эцэст нь ингээд гэр бүл нь салалтаар дууссан юм байна. Хэдэн жилийн дараа Хуангнагийн ээж нь дахиж гэрлээд Хуангна болохоор нэг дүүтэй болсон. За энэ охин болохоор баг сургуулийн эхний ангиудаа суралцж байх үеэр Сингапур улс чадварлаг хүмүүсийг татахын тулд цагаачлалыг дэмжсэн тийм бодлого хэрэгжүүлж эхэлсэн байсан. Тэгээд охиндоо илүү сайн боловсрал олгох боломжийг алдахыг одоо ээж нь хүсээгүй болохоор шинэ нөхөртөөгөө ярилцсны эцэст Хуангнаг бол Сингапурт сургах шийдсэн юм байна. За гэхдээ энэ шийдвэр гэр бүлээс нь бол асар их мөнгө одоо хүч хөдөлмөр шаардсан тийм үйл явдлаасан. Ингээд ердөө 7 настай байх үедээ Хуангна болохоор ээжийнхээ одоо шийдвэрийн дагуу Фужиан гээд хотоос бараг 5000 орчим километрийн зайтай байдаг Сингапур улс руу нүгээд тухайн үеийн хамгийн үнэтэй сургуулиудын нэг болох Jintai гээд баг сургуульд элсэж орсон юм байна. Мэдээж ямар ч одоо ээж хүн бяцхан хүүхдээ ганцаараа ингээд харийн улсад амьдруулна гэхэд санаа амар байхгүй нь бол гарцаагүй. За тийм болохоор Хуангнагийн ээж нь түүнтэй хамт Сингапурт очиж байхаар болоод хаяа одоо Фужиан гэдэг өөрийнхөө төрсөн нутаг руу буцаж баг хүүхдээ хардаг тийм амьдралын рутинтэй байсан гэхүүтэй. За тэгээ мэдээж Хятадаас ингээд өөр улсад гарцсан байгаа Хятад хүмүүсийн хувьд л ээж нь охиныхоо сургуулийн ойролцоох зах дээр хүнсний ногооны лангуу ажилуулж
амьдралаа одоо залгуулдаг болж эхэлсэн. Тэгээ одоо тухайн зах дээр нь байдаг лангууныхаа дээрх жижигхэн өрөөгөө тохижуулж янзалж түрээсэлж аваад хоёулаа тэндээ амьдардаг байсан юм. Ээж нь болохоор ногоо зарж эхэлснээс хойш захын хүмүүс бас байнгын үйлчлүүлэгчид үргэлж одоо тийм эрч хүчтэй ажилласаг, нүүрэндээ нэмсгэлэл тодруулсан тэр 7 настай охинд бол маш их дотн айгуу сайн ханддаг болж эхэлсэн. Гэр бүлийнхэн амьдрал ангийнх нь олон хүүхдүүдийн шиг одоо боломжтой энэ төр ерөөсөө биш гэдгийг ойлгодог байсан Хуана болохоор наснаасаа илүү тийм хэрсүү хүмүүжлтэй хүүхдээсэн. Тэр бол ээжээсээ хизээч юм ингээд нэгтгэхгүй байсан. Ээжтэй сэтгэлийн хамгийн том түшиг нь болоод цаашид үргэлжлүүлж ажиллах одоо тийм урам зоригийг өгдөг сэргэлэн охин байсан. За тэгээд ээжтэй Хуана болохоор ингээд та надад санаа зовлтгүй, би сайн сурж агаад эмч болно. Тэгээд их мөнгө олоод таныг асрна. Та дахиж ингэж хэцүү ажил хийх хэрэггүй болно гэж хэлдэг байсан маа. Гэхдээ эмч болох ч бай өөр ямар ч мөрөөдлөөсөн бай. Хуана бол тэр бүхнийг хизээж биелүүлэх боломжгүй болсон юм байна. 2004 оны 9 сарын 27-ны өдөр бол Хуанагийн төрсөн өдөр болсон. За тэгээд төрсөн өдрийг нь өөрсдийнхөө хэмжээнд агай хөрхөн тэмдэглэсний дараа ээж нь болохоор 2-7 хоногийн хугацаатай нөгөө одоо Фужиан руугаа баг хүүхдтэй очих гээд ингээд явах бэлтгэлээ базааж эхэлсэн. Тэгээ тэр үеэр нь болохоор Хуана хичээлээ одоо таслахгүй тулд хичээлээсээ одоо хоцрохгүй тулд Сингапурт үлдэх шаардлагатай болсон юм байна. За ээж нь болохоор Сингапур, Фужиан хоёрын хооронд одоо байнга нисдэг байсан учраас Хуана бүр багасаа ингээд өөрийгөө одоо бие даацсан, ганцаараа байхдаа тассан гэж баг хэлж болно. За хоолоо ингээд өөрөө зохицуулаад нийтийн халуун усны газар очиод усанд орчдог. Тэгээ зуны амралтаараа ганцаараа хонгоцоор нутаг буцдаг гэд ийм зүйлийг хүртэл ингээд бие дагаад хийдэг болчихсон байсан. За Хуана болон түүний ээжийг мэддэг байсан хүн болгон одоо энэ 8 настай охины бие даасан хэрсүү занг нь одоо ингээд эргээр хүлээж авдаг байсан маа. Тийм болохоор ээж нь одоо ингээд энэ удаад Фужиан руу дахиад явах гэж байгаа. Тэр хоёрын хувьд одоо ердийн энгийн зүйл шиг санагдсан юм байна. Явахынхаа өмнө Хуанагийн ээж охиноо одоо хамт амьдардаг Ли Шукан гэдэг эмэгтэйд даатгаад за тэгээ 2-7 хоногийн хугацаанд хэрэглэх зардал болгоод 100 Сингапур доллар үлдээгээд явсан юм байна. 10 сарын 10-нд буюу ээж нь явснаас бараг 2-7 хоногийн дараа гэхэд Хуана нөгөө хамт байдаг бараг л ингээд ихчг нь олцсон одоо нөгөө Ли Шукан гэдэг эмэгтэйд хандаад би ээжтэйгээ ингээд уцаар ярмаар байна гэж хэлсэн байгаа. За тэгээ Хуана болохоор ээжигээ ингээд санах болгондоо яг ингээд уцаар ярмаар байна гэж хэлээд явдаг байсан болохоор нөгөө Ли Шукан гэдэг эмэгтэй ганцаарангийн явуулахад бол ямар ч тийм одоо санаа зовоогүй юм уу. За тэгээ ойролцоогоор тэр өдрийн яг өдөөс хойш 1 цаг 30 минутын үед Хуана болохоор нийтийн утсаар ярьдаг одоо таксофон гэж байдаг шүү дээ. Тэр шигээ явсан. За тэгээ ээжийнхээ утасны дугаарыг угаасаа өөрөө цээжээрээ мэддэг байсан болохоор хоолойг сонссон даруйда явснаас нь хойш болж өнгөрсөн бүх зүйлээ одоо ярьж эхэлсэн байгаа. За тэгээ ярих үеэрээ болохоор Хуана одоо ингээд нөгөө тухайн үед юм электрон тийм толь бичиг гэж байдаг гэсэн шүү дээ. Тэгэд тийм англи толь одоо хэрэгтэй болсон тухайга бас өмсөжсэн гутал нь нэлээд муудаад ингээд илэгдсэн болохоор шинэ гутал амаар байгаа гэдгийг хэлсэн билээ. За тэгээ ээж нь болохоор зөвшөөрөөд Сингапур руу буцаж очихороо бүгдийг нь би одоо авч өгнө гэдээ амласан юм байна. За тэгчээд охиныгоо болохоор ингээд хэдхэн хоног төвчээртэй хүлээж агаарэ гэрт хийх ажил ингээд дуусаагүй байгаа болохоор баг зэрэг ингээд өдөр хоног нь сунгагдаж магадгүй байна гэж хэлсэн. За тэгээд хоорондоо энэ хоёр бол 6 минут орчим ярьсан юм байна. За Хуана болохоор ингээд нөгөө ээжигээ бас нэг хэд хоног хойшлоод очих нь гэдгийг сонсоод баг зэрэг гунигтай байсан. Ягаад тэгэхээр ээжигээ бол мэдээж маш их санчсан байсан. Ингээд харамсалтай нь түүний ээж яг тухайн мөчөд охиныхоо хоолойг ингээд хамгийн сүүлийн удаа сонсож байгаа гэдгээ мэдээгүй байх. За тэгээ утсаар ярьсан өдөр 2 цаг 30 минут болж байхад өөрөөр хэлэх юм бол баг ингээд 1 цаг гараа өнгөрцөн байхад Хуана гэртээ эргэж ирээгүй байсан. Тэгээ нөгөө Ли Шукан гэдэг эмэгтэй ерөн жоохон санаан зовж эхэлсэн байгаа. Зүгээр нэг утсаар ярих гэж явчаад яагаад ингээд удаад байгаа юм бол гэж бодсон. Эмэгтэй хүний бас нэг зүн совинж гэхүү ерөн жоохон эвгүй зүйлүүд энэ эмэгтэй бол бодоод өгсөн байгаа байхгүй. Тэгээ нөгөөх чинь гараад Хуанагийн нөгөө утсаар ярьдаг тэр нөгөө таксофон руу н очиод харсан чинь охин бол тэнд ерөөсөй байгаагүй. За тэгээ сандарсан байдалтай ер нь бол хаасаагүй хайж эхэлсэн. Хуанагийн ээжийн ногоо зардаг захыг нэг бүрчлэн шалгаад бүр сургууль дээр нь хүртэл очисон ч гэсэн Хуана бол бүр ингээд ор сураг байгаагүй. За тэгээд Ли Шукан гэдэг нөгөө эмэгтэй болохоор найз нөхөд танилуудаасаа тусламж хүссэн. За 20 гаруй хүн эрен хайх ажиллагаанд нийтээд ойр орчмын бүх газрыг самнасан ч гэсэн ямар ч ингээд уулмөр олдоогүй. За тэгж байж байгаад бүр оройны 10 цаг гэхэд бүгд одоо эцэстээ туйлдаад цагдаагаас тусламж үсгээс өөр аргагүй болсон гэдгээ ойлгосон.
За тэд бол Фужианд байсан Хуанагийн ээж рүү залгаад ингээд болсон бүх үйл явдлыг мэдэгдсэн юм байна. За энэ мэдээг сонссон даруйда ээж нь бол гэртээ хийжсэн бүх ажлаа орхиод ерөөсөө хамгийн ихний нислэхээр Сингапур руу буцаад охиноо мэдээж ирж хайх ажиллагаанд өөрийн биеэр оролцохгүй болохгүй гэдгийг ингээд зөнгөөрөө шууд мэдэрсэн. Цагдаа нар одоо хэрийг хүлээн авсан даруйда хорон мөч алдалгүй мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд за холбоотой хүмүүсээс бол мэдүүлэг авч эхэлсэн. За мэдээлэлээр бол Хуана хамгийн сүүлд гэрээсээ гарч ээж рүүгээ заллахаар явах үедээ одоо ингээд харагдсан байгаа. За тэр болохоор богинохон цамд цэнхэр шорт өмссөн тийм одоо тайрмал хар үстэй байсан. За тэгээ охин болохоор өрдөөл 8 настай маш тийм илдэг зөөлөн зантай үргэлж инээгээд явж идэг хүүхэд байсан гэж ярьсан. За ээж нь Сингапурт ирснээсээ хойш хин нэгэнтэй муудалцажсэн удаа ерөөсөө байхгүй бүр жижиг хэмжээний ч маргаан гаргаж байгаагүй. Ээж хоёрыг эргэн тойрных нь одоо таньж мэддэг харж исэн хүмүүс нь бол үргэлж тийм илдэг байдаг. Аюу сайхан ааштай нөхөрсөх хүмүүс байсан гэж дурдсан болохоор цагдаа нар ингээд өс хонзонгийн сэтлэр одоо ингээд охин алга болсон ч юм уу түүнд ямар нэг зүйл тохиолдсон гэдэг тэр хувилбарыг бол шууд өгөөсгсөн байна. За тэрнээс гадна Сингапур өөрөө бол аюу тийм жижигхэн газар нутагтай учраас Хуана бол амьдардаг орчноо маш сайн мэддэг. Тэгэхээр төрсэн байх магадлал том бага гэж үзсэн. Ингээд энэ мэтчлэн юу байж болох уу гэсэн таамгууд явсаар за эцэст нь бол хамгийн эвгүй хувилбар буюу охин хулгайлагдсан байж магадгүй гэсэн дүгнэлтэн дээр хүрсэн юм байна. Мөрдөн шалгах чиглэл бол ингэж тодорхой болсны дараа цагдаа нар Хуанагийн ээжийн ажилтныг одоо бөөний худалдааны зах дээр төвлөрөөд тухайн өдөр тэнд байсан бүх хүнээс байцаалт авч эхэлсэн. За удалгүй тэд нар бол сургуу босоо охины талаар анхны чухал мэдээллийг олж чадсан. Захын ойролцоо худалдааны төв доторх кафед ажилладаг Лин гэх эмэгтэй болохоор үдээс хойш Хуанаг харсан гэж цагдаа нарт ярьсан юм байна. За охин болохоор цамттай цэнхэр өнгийн шорт өмссөн байсан. Хөлдөө ингээ ямар ч гутлахгүй ингээ хөл нүцгэн явж исэн ба. Тэгээ тэр Лин гэдэг эмэгтэй болохоор нөгөө Хуанагаас чи яа гутлахгүй явж байгаа ингээ асуусан чи Хуана болохоор юу ч хэлээгүй зүгээр л ингээ дөөдөөс нар чи нэгээл тэгээ алхаа яваад өгсөн гэж ярьсан. Зах дээрээсэн өөр хид хідэн хүн ч гэсэн одоо үдээс хойш нь Хуанаг харсан гэж мэдүүлсэн юм билээ. За тэдний хэлснээр бол Хуана тухайн захын хүмүүсийн сайн мэддэг нэг залуутай хамт явж исэн гэж ярьсан. За бүгд түүнийг одоо 20 гаруйхан настай тийм ч одоо сэргэлэн энэ төр ерөөсөө биш зүгээр энгийн тийм бараа савлагчийн ажил хийдэг залуу гэж ярьсан. За тэр бол Хуанатай байнга хамт байдаг байсан. Тэгээд өөрийнхөө төрсөн дүү юм шиг айгүй тийм эрхлүүлдэг байсан юм байна. Тэгээд захын худалдаачдын өгсөн энэ мэдээллийн дагуу цагдаа нар бол тухайн залууг маш хурдан олж чадсан. За тэр хүнийг болохоор Туклан Хау гэдэг Тук гэдэг нэрээр нь хилээд явжээ. За тэр болохоор зах дээр бараа савлагчийн ажил хийдэг. Цагдаа нар түүнд 10 сарын 10-нд Хуана алга болсон хэргийн талаар байцаалт авах гэж байгаа талаараа хэлэхэд тухайн Тук гэдэг хүн болохоор айгүй тийм гайхсан байдалтай хариу одоо үзүүлсэн юм байна. Тэгвэл тэр өдөр Хуанаг харснаа хүлээн зөвшөөрөө зогсохгүй бүр 2 манго өгсөн гэж одоо ярьсан юм билээ. За тэгээд охинд хандаад энд тэндгүү ингээд тэнэж явах хэрэггүй шууд гэртээ ир гэж хэлсэн талаараа одоо ярьсан. За энэ хүний ингээд ярьж байгаа байдал за ингээд харахад бол айгүй ингээд өөрийнхөө үннийг ярьж байгаа юм шиг тийм дүр төрх худлаа ярьж байгаа шинж тэмдэг огт ажиглагдаагүй учраас цагдаа нар бол с ิจ гтний тооноос энэ хүнийг хасаад гэрт нь бол ингээд шууд буцаасан байгаа. За тэгээд энэ хугацаанд цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлж Хуанагийн ээж ч гэсэн одоо энэ үеэр зүгээр суугаагүй 10 сарын 12-нд бол Сингапурт ирснээсээ хойш хэдэн өдрийн турш тэр охиныхоо зурагтай олон зуун зарыг хевлээд гудамжаар өнгөрөө хүн болгонд тарааж миний охиныг харсан уу ямар нэг мэдээлэл сонссон хүн байна уу гэж одоо нэг бүрчлэн асууж исэн байгаа. Тэгээ ийм зүйл хийгээ зогсохгүй өөртөө ямар ч одоо амрах зав чөлөө өгөлгүйгээр барилгын талбай, ус дамжуулах хоолой, харанхуу одоо булан тохой гэд хаасайгүй хайгаад өглөөнөөс эхлээд шүн дунд өнгөртөл ингээд тасралтгүй өөрөө бол алхаж исэн байгаа. Охиноо олоод гэртээ авчирч чадна гэсэн тийм өчүүхэн одоо ихтгэл найдвар л түүнийг одоо ингэж хөдлөж исэн. За тэгээд ийм хардарсан зүуд шиг өдрүүдийг өнгөрүүлж явах үеэр Хуанагийн ээжийнх нь хамаатны охин одоо энэ одоо ээж рүү залгангуудаа айгүй тийм сонин зүүдэлсэн тухайгаа бол хэлсэн билээ. За тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр Хуана ууланд ямар нэг зүйлд хавчуулагдсан байна гэж хэлсэн юм байна. Гэхдээ энэ нь бол мэдээж ингээд зүгээр л нэг зөв бэлгийн шинжтэй бодит зүйлтэй ямар ч давцалдаагүй юм шиг байж болох ч гэсэн охиноо алдаад ингээд цөхрөнгөө барсан ээж хүнд бол одоо ямар ч боломжийг үл тоомсорлож чадахгүй тийм төвшөндөөсөн. За ингээд хэдэн өдрийн турш бие сэтгэлээрээ одоо бүрэн туйлдсан мөртлөө охиныхоо зургийг хамгийн дуртай бамбууштай хамт
үүрээд өндөр уул өвд хүртэл гарч хүүхдээ одоо хайсаар байсан. За энэ үеэр бол одоо Хуаннаг хайжсэн цорын ганц хүн нь одоо ээж нь биш айгүй олон хүн цуглараад эхэлчихсэн. Сэтгүүлчид бол түүнийг дагаж эхэлсэн. За их охины түүхэнд сэтгэл нь хөдөлсөн танихгүй хүмүүс хүртэл одоо энэ хайлтын ажиллагаанд нь туслахаар ирж исэн. За тэд нар бол Сингапурыг бүхэлд нь нэгжиж охиныг олоход нь туслахыг одоо чин сэтгэлээсээ хүсэж исэн тийм хүмүүс байсан маа. За ингээ удалгүй бараг бүх Сингапур улс даяараа одоо Хуаннаг хайх ажиллагаанд оролцож эхэлсэн. Одоо ингээд өндөр настай, одоо дунд иргэм насны, за ингээл бизнес эрхлэгчид, сэтгүүрт гарсан хүмүүс, таксины жолооч гэд бүр янз бүрийн хүмүүс сайн дураараа нэгдсэн юм байна. Нэг хүн бол Хуаннагийн талаар мэдээлэл өгсөн хүнд одоо 10,000 Сингапур долларын шагнал амласан бол за өөр нэг хүн болохоор дээрээс нь дахиад 5,000 доллар нэмж хандуулахаа амласан. Мэдээж эрен хайх багуудад охиныг сургаггүй болсон тухай мэдээ зураг заруудыг бол хаасаагүй тараасан хэвээрээсэн. Хайлт тэгэхээр бол маш өргөн хүрээтэй болсон. Бас Сингапурын одоо бүр хөрш улс болох Малайзууд хүртэл оролцсон юм байна. За зарим Малайз хүмүүс бол сайн дураараа хайлтанд нэгдсэн. Сингапурын хилийн ойролцоо хэд хэдэн ресторан хүртэл Хуаннаг хайхыг уриалсан тийм зурагт хуудсуудыг өлгөж исэн. Ердөө хэдхэн хоногийн дотор хайлтанд оролцож байгаа хүмүүсийн тоо бол асар хурдцтай өсөөд нийт 70,000 гаруй зар хэвлэгдэж тараагдсан ч гэсэн Хуаннагийн ямар ч сураг ажиг гараагүй. Тэр яг л ингээд агаарт уусаад алга болсон юм шиг бүр ямар ч уулмөр үлдээгүй юм байна. Яг энэ үед хэрэг бол гинт өөр чиглэл рүү эргэж эхэлсэн. За цагдаа нар бол бүх мэдээлэл бас хэрэгтэй холбоотой хүмүүсийг дахин шалгахаар шийдээд нөгөө түг гэд яриадсэн шүү дээ. Тэр хүнийг ч гэсэн дахиж байцаалтанд дуудсан юм бэлээ. За харин хоёр дахь удаагийн мэдүүлэг дээрээ энэ хүний яриа бол бүхэлдээ өөрчлөгдсөн нь цагдаа нарын сэжгийг нэлээд одоо хүчтэй төрүүлж эхэлсэн. За тэр хэлэхдээ би Хуаннаг хаана байгааг мэднэ. Түүнийг 3-4 хятад эрэгтэй хүн одоо хүчээр авч явсан гэж мэдүүлсэн. За тэгээд Хуаннагийн ээж зах дээр зарим хүмүүстэй тийм одоо маргаантай байсан. Тэгээд охиныг өшөө авах зорилгоор хулгайлсан гэж тэрийг бол тайлбарсан ба. Энэ мэдээллийг өгснийхөө дараа тухайн түг гэд хүн болохоор бүр цагдаад туслах санал хүртэл гаргаад за өөрийн танил холбоогоо ашиглаад тэр бүлэг хүмүүстэй холбогдож Хуаннаг одоо суллуулах талаар ярилцаж чадна гэж хэлсэн юм байна. Гэхдээ түг гэд хүнийг болохоор цагдаагийн газар руу одоо яаралтай авчираад байцаалт авсан учраас гар утсаа авч амжаагүй гэртээ очиж уцаа авах хэрэгтэй байна гэж тайлбарсан юм байна л та. Тэгээд цагдаа нар бол бүрэн одоо итгэлгүй байсан ч гэсэн ямар тач зөвшөөрөөд хоёр цагдаагийн ажилтан одоо дагуулад хамт яваад гэсэн үг шүү дээ. Гэрлөө нь одоо ингээд явсан юм билээ. За гэхдээ яг энэ үеэр бол байдал бишгүүдэж эхэлсэн. За тэр уцаа авсныхан дараа одоо цагдаа нар түүнийг машиндаа суулгаад lie detector тестээр оруулахаар буцаагаад одоо нөгөө хилцс рүү авч явах гэжсэн юм байна л та. За тэгээ энэ мөчөд болохоор бүх зүйл ингээд айгу эвгүй тал руугаа хазайсан. За түүнийг авч явж явах үед тэр болохоор Pasir Panjang гэд нэртэй зам дээрх нэг ресторанд одоо төр зогсохыг хүсээд өлсөж гин гэдгийг хэлсэн байгаа. Тэгчээд дараа нь тэр болохоор 0 руу орж байгаа юм шиг дүр үзүүлээд хин ч анзаараагүй байхад нь алга болсон. Цагдаа нар түүнийг удаан гарч ирэхгүй байгааг анзаарсан даруйда сандарч эхэлсэн юм байна. За тэгээд тэр мөчөд бол нэг зүйлийг ойлгосон. За нөгөө түүх гэд хүн болохоор өөртөө цагдаа нарыг ингээд итгүүлж агаад тэгээд зүхтээ гэсэн тийм аргыг сэтчихсэн байсан юм байна. Мэдээч хэрэг сэжигтэн тээвэрлэгдэж явахдаа оргон зайлсан тохиолдолд бол цагдаа нар тэр даруй хойноос нь хөөгөөд нэмэлт хүч дуудаад бүс нутгийг бол маш хурдан бүслэх шаардлагатай болдог. Гэхдээ маш олон цагдааг дайчлаад өргөн хүрээнд хайсан ч гэсэн одоо тэр түүх гэд хүнийг бол барьж авч чадаагүй юм бэлээ. Бас л ингээд ор сураггүй алга болсон. Ер нь бол яг ингээд 0 орохгүй тэр чигтээ цуцсан гэдэг нь өөрөө айгүй сэжигтэй зүйл болцсон. Тэрнээс өмнөх одоо яриануудад нь бол уг нь ингээд мөрдөгчөөд цагдаа нар бол жоохон итгээд байгаад исэн шүү дээ. За тэгээ байдал улам бүр эвгүүтээд ер нь энэ хэрэгтэй энэ түүх гэд залуу холбоотой юм биш үү гэж бодсон учраас энэ хүн яг үнэндээ хэн байсан талаар хэдүүлээ одоо мэдээж авцгаая. За Түг Клен Хав болохоор 1981 оны 12 сарын 16-нд Малайзийн Пенанг мужид төрсэн юм байна. За тэр бол одоо эд хөрөнгийн хувьд одоо санхүүгийн хувьд тийм хүндрэлтэй амьдралтай айлын 4 хүүхдийн хоёр дахь нь болж төрсөн. 8 нас хүртлээр гэр бүлийнхэнтэйгээ Малайзад амьдарсан. Дараа нь болохоор илүү тийм сайн төрлийн ажил олохын тулд Сингапур руу явахаар шийдсэн юм байна. За гэхдээ амьдрал нь аль түүний төсөөлснөөр ерөөсө
ажиллаагүй, ямар ч тийм боловсрол мэрэгжилгүй байсан болохоор төг зөвхөн хүнд хүчээр ажил буюу одоо нэг хар ажил гэж ярьдэн штэ. Тийм төрлийн л ажил олж чадсан. Сингапурт болохоор хэсэг хугацаанд амьдрсныхаа дараа тэр бол Индонез гаралтай хятад эмэгтэйтэй танилцаад удалгүй гэрлээд дундаасаа олны хүүтэй болсон юм байна. За яг энэ үеэр болохоор Хуана болон түүний ээж энэ Тук гэд хүнтэй анх танилцчихсан. За тэд бол Сингапурт нүүж ирэхдээ Тук гэд хүний амьдардаг байсан байрны нэг жижиг өрөөг нь түрээслээ сууж исэн. За тэр үеэс эхлээд энэ Тук за тэгээд Хуана хоёр болохоор илүү тийм танил одоо дотн болоод яг л одоо төрсэн ах дүүшигч гэх юм уу тийм төрлийн айгүй ойртот нь харилцаатай болсон юм байна. За тэгээд Хуанаг болохоор мотоциклороо тэр байн хөргөж өгдөг, хамт ийш тийшээгээ явцдаг, жижигхэн одоо бэлэгч гэдэг юм уу тиймэрхүү зүйл өгдөг. Сингапурын янз бүрийн ресторанд ороод ингээд хоол авч өгдөг байсан юм байна. За энээс нь болоод Хуана одоо ээж хоёр нь хоёулаа ингээд энэ хүнд бол айгүй итгэдэг болсон юм байна. Охин болохоор энэ одоо Тук гэдэг хүнийг айгүй сайн ах гэж боддог байсан байна. За тэгээд цагдаа нар болохоор мэдээж ээжт нь энэ тухай бол хэлнэ. За Тук гэд тухайн залууг охиных нь алга болсон хэргийн гос сэжигтэн болсон гэж хэлэхэд ээж нь бол өрөөсөө итгэж чадаагүй. Тэр өрөөсөө бишээ тэгэх боломжгүй гэж дахин хэлжсэн. За тэгээд цагдаа нараас болохоор ингээд та нар хүн андуурсан юм биш үсттэй гэж бүр асуусаар байсан байна. Гэхдээ Сингапурын цагдаа нар сэжигтнээ бараг тодорхой болсон гэж үзэжсэн. За Тук гэдэг хүн болохоор гинэт оргосны дараа тэдний эргэлзээ бүр ингээд улам бүр одоо баталгаажсан гэж хэлж болно. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ Тук гэд хүний оргосон үеийн Сингапурын газар зүүн одоо байдлыг энэ жахан бодоод үзье л дээ. Сингапур болохоор зүүн өмнөд Азийн хамгийн жижиг улс гэж явдаг. Хуурай газраар хил давж зүхтах боломжтой цорын ганц газар нь бол Малайз буюу одоо өөрийнх нь төрсэн улс байгаад байгаа. За Тук болохоор оргосон нь мэдэгдсэн даруйд Сингапурын цагдаа нар Малайзын одоо хууль сахиулагчдаас түүнийг олоход одоо туслаач гэж одоо хүсэлт тавьсан юм байна. За Малайзын цагдаа нар болохоор Тукийн гэр бүлийн бүх хүмүүстэй за тэр дундаа эцэг гэх ах дүүстэй нь одоо холбогдсон юм билээ. Тухайн үед 62 настай байсан аав нь бол цагдаа нарт маш тийм үнэнчээр нэг зүйлийг хэлсэн юм байна. Оргосныхаа дараа одоо хоёр дахь хүн бол түн рүү одоо уцаар залгсан юм байна л та. За тэгээ айгүй тийм богинохон яриа болсон байгаа. За тэгээ юу гэж ярьсан гэхлээр би Хуанаг хулгайлаагүй цагдаа нарын дарамтыг би ингээд дааж чадахгүй байсан болохоор зугтсан юм а гэж хэлсэн юм байна. Цагдаа нар тэдний гэрт явж очиход одоо Тук гэ залуугийн төрсэн ах нь хүртэл дүүгээ бүр ийм аимшигтай хэргийн гол сэжигтэн болсон гэдэгт итгэж чадахгүй байсан. Түүний хувьд болохоор Тук гээд дүүн дэндүү тийм бүрэг чимхий хүнээс мөнгө зээлэх зориг ч гэсэн гаргаж чаддаггүй амьдралдаа хин нэгэнтэй зодтолтож ч үзээгүй бүр тийм хүн гэж ярьсан. За тийм хүн ингээд хүүхэд хулгайлсан байна гэдэг тэдний хувьд бол үнэхээр юм итгэмээргүй бараг зохиомл Тук шиг сонсогдсон байгаа. Харин Сингапурын цагдаа нар болохоор тэр Тук гээд залуугийн одоо эхнэртэй бол маш хурдан холбогдчихсан. За тэр эмэгтэй тухайн үед Сингапурт амьдарч ирсэн. Тэгээ Малайзын цагдаа нарт болохоор түүний аавын хэлсэнтэй төстэй мэдээлэл өгсөн юм билээ. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгч Skin Farm Clinic. Бидний арьс улирас солигдох болгонд ялангуяа манайх шиг агаарын бохирдол ихтэй орчинд өнгөө алдаж, элдв асуудал үүсгээд байдаг. За нар салхинаас үүдэлтэй асуудлууд ч гэсэн их байдаг. За энэ асуудлын шийдлийг Skin Farm Clinic олон үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлт туршлага дээр үндэслээд 3 төрлийн membership хөтөлбөрийг энэ оноос санал болгож байгаа юм байна. Энгийнээр хэлэх юм бол таны арьсыг нэг удаа гой болгоод өнгөрөх биш, жилийн 4 улирал арьсны хэрэгцээ дэмжлэгээ үйлчилгээг тогтмол системтэйгээр хангах зорилготой. Завгүй явсараагаад өөртөө анхаарал хандуулахаа мартаад эсвэл нэг дор өндөр төлбөр төлөхөөс татгалзаж арьсаа гаргуунд нь гаргах үе бишгүй тохиолддог. Харин танд хэрэгцээт эмчилгээ үйлчилгээгээ үнэтэй биш, үе шаттайгаар Skin Farm Clinic-ээс авах боломж нэгдэж байгаа юм байна. Урьдчилан мэдээлэл авах линкийг description хэсэгт оруулсан байгаа. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. Тук болохоор эхнэрлүүгээ бас уцтаад өөрийгөө Хуанаг хулгайлаагүй гэж одоо зүтгэсэн. Гэхдээ эхнэртэйгээ ярьсан тухайн дуудлага дээр нэг маш чухал мэдээллийг бол өгсөн юм байна. Тэр болохоор цагдаа нараас оргосныхоо дараа таксигаар Сингапур, Малайзийн хил хүртэл яваад дараа нь автобусаар Малайзийн Жохор гэд муж руу одоо явсан гэдгийг бол хэлсэн юм байна. За гэр бүлийнхэн нь одоо түүнд юу тохиолдсон талаар тайлбарлана. За одоо хаана байгааг нь хэлж өгнө гэж найдаж исэн. За бас тэрнээс гадна хоёр улсын юм хамтарсан ажиллагаа үргэлжилсэн хിവэрэ байсан ч гэсэн хэрэг дээр бол ахиц ерөөсөө гараагүй. За ингэж байж байгаад 10 сарын 30-нд сүүлчийн байцаалтаас нь хойш ингээд 10 хоногийн дараа хэрэг гарснаас хойш үндсэндээ бол ингээд бүр 20 хоногийн дараа гэхэд Тук болохоор өөрөө сайн дураараа Малайзийн Пенан хот
дутах одоо цагдаагийн газар очоод бууж өгсөн юм байна. Малайзаас болохоор Тук ингээд өөрөө бууж өгөөд цагдаагийн хамгаалалтанд орсон гэх мэдээлэл ирсэн даруйд Сингапурын цагдаа нар тэр даруй мөрдөн шалгах баг илгээгээд түүнийг бол дахин байцаахаар Сингапур руу одоо ингээд авчруулсан юм билээ. За өөрт нь бол зүхтах ямар ч гарц үлдээгүй гэдгийг ойлгосон Тук болохоор эцэст нь болсон бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн. 10 сарын 31-нд 20 гаруй мөрдөгчдөөс бүрдсэн баг болохоор Тукийг дагуулад Хуанагийн цогцыг хайсан гэж мэдүүлсэн газар руу явсан. За тэр газар нь болохоор Teluk Blanga Hill Park байдаг нэг тийм одоо уул гэх үү, толгод гэх үү тийм газар байсан юм байна. Хуанагийн ээжийн ажилдаг бууны цахаас машинаар ол ердөө 10 минут орчим явах зайтай тийм газар байсан. За Тукийн зааж өгсөн хэсгийг ойролцоогоор 30 минут орчим нэгжсэний дараа цагдаа нар бол одоо тийм хатаж хорч исэн бутны ойролцоогоос одоо өмхийн үнэр үнэртэж байгаа гэдгийг анзаарсан. За тэгчээд тэд нар болохоор шороог ухсан чинь скотчоор маш одоо ингээд нарийн битүүмжилсэн картон тийм хайрцаг бол гарч ирсэн. Хайрцагны өнцөг булангаас нь болохоор өтгөн тийм тослог шингэн гоожж исэн ч гэсэн өөр ямар ч уул мөр байгаагүй. Энэ газар одоо нуусан газар болохоос биш гэмт хэрэг болсон үндсэн газар биш гэдгийг ерөнхийдөө бол ойлгосон. Хайрцгийг бол тэр даруйдаа шүүх шинжилгээний төв рүү хүргэсэн. За шүүх шинжилгээний мэргэжилтнүүд тухайн хайрцаг нь Тукийн ажилтдаг газрын сав баглаа боотлын хайрцаг мөн гэдгийг нь бол тогтоосон. За картонон хайрцаг дотор бол нийт 9 давхар гялхар уут байсан юм байна. За тэгээд тэд нар бол бүх давхаргыг задлж авсны дараа маш хүчтэй одоо ялзарч бараг танигдхийн аргагүй болсон нэг буцаан охины цогцыг бол гаргаж ирсэн. За тэр охин бол Хуана мөн байсан. Дөрмийн дагуу шүүх шинжилгээний баг Хуанагийн ээжээс нь ДНХ шинжилгээ аваад за тэгээд харьцуулж шалгасан. За харамсалтай нь хариу нь бол одоо яг мөн байна гэдгийг нь баталсан юм байна. Шүүх шинжилгээний баг эцсийн дүгнэлтээ гаргаж байгаа хооронд цагдаа нар бол зүгээр суугаагүй. За нэг байцаалтын үеэр Тук болохоор Хуанагийн үхэл бол бүхэлдээ одоо санамсаргүй осол байсан гэж мэдүүлсэн. За түүний хэлснээр тэд бол агуулга дотор нуугдаж тоглож исэн. За тэгээд ердийн одоо нуугдаж тоглохоос арай илүү сонирхолтой болох гээд Хуанагийн гар хүлээг нь хүлээд тэгээд нуусан гэж ярьсан байгаа. Тэгчээд би зүгээр л толомыг илүү хөгжилтэй болохыг хүссэн. Намайг хайхаасаа өмнө өөрийнхөө тэр хүлээсийг тайлж чаддаг байхаар одоо ингээд ороосон гэж тайлбарласан юм билээ. Гэхдээ бодит нотлох баримтууд бол өөр зүйлийг өгүүлж ийсэн. За тэгэхээр шүүх эмнэлгийн эмчнэр бол энэ удаад хохирогчийн өмнөөс бараг ярьсан гэж хэлж болно. За тэдний дүгнэлтээр бол Хуанагийн үхлийн одоо шалтгаан нь амьсгалын зам огцом бөглөрсөн явдал гэж үзсэн юм билээ. За гэхдээ асуудал нь бол Хуана руу халдснаас хойш маш олон хоног өнгөрсөн байсан болохоор одоо цогцыг 9 давхар гялгар утаар бас ороосон байсан учраас яг хизээ ингээд амьсгал боогдсон болохыг тогтоох ерөөсөө боломжгүй болсон юм байлээ. Амьсгал боогдсноос гадна түүний нүүр болон толгойн хэсэгт нь ялангуяа одоо гавлын одоо арт тал орчимд бол янз бүрийн тийм хүчтэй цохилтын шинж тэмдэг илэрсэн. Цогцос болохоор удаан хугацаанд чихтэй хөршөнд байсан учраас аль гэмтэл нь яг ямар цохилтоос үүссэн гэдгийг тодорхойлоход бол маш хэцүү байсан юм байна. Бас шүүх эмнэлгийн баг нас барсан цаг хугацааг тогтоохын тулд ходоод гидсийг нь шалгахад бол ходоодонд нь хагас боловсрсон манго жимс байсан гэдэг нь олцсон. За энэс гадна аманд нь бөөлжсөний тийм уул мөр байсан. Шулуун гидс орчимд нь бол өтгөн ялгадсан гэд илэрсэн юм билээ. За тэгээд Тук болохоор би Хуанаг таталт өгж байгааг нь харсан гэж мэдүүлгийнхээ үеэр ярьж исэн юм байна л та. За тэрнтэй нь ингээд харьцуулаад одоо ингээд ярианд нь тулгуурлаад гэх юм уу. Тэгээд үзэхэд болохоор Хуанад хоёр боломжит тийм зүйл тохиолдсон байж магадгүй гэж үзсэн юм билээ. За нэгдүгээрт болохоор тэр эпилепсийн таталт өгсөн байж болно. Эсвэл хоёрдугаарт нь гадны хүчтэй гэмтлийн улмаас таталт өгсөн байж болно гэж үзсэн. Гэхдээ энэ бүхэн бол хэргийн хамгийн аимшигтай хэсэг нь биш байсан. За хэргийг бүрч ойлгомжгүй ингээд бүрч одоо аимшигын жигшүүртэй болгосон зүйл нь бол Хуанагийн цогцыг картонон хайрцагнаас гаргаж ирэхэд тэр бол ямар ч одоо хувцсгүй байсан байгаа. Тэрнээс гадна бэлэг эрхтний хэсэгт нь бол илт тийм хүчирхийллийн шинж тэмдэг тийм одоо арьс хэсэг нь одоо урагдсан ч гэдэг юм уу. Тийм зүйлийн сорив бас цусаалталт байсан юм байна. За ингээд энэ бүхнээс харахад бол Тук тийм ч одоо ухаалагч юм уу те мөрөө сайн балалдаг хүн биш байсан гэдэг нь бол тодорхой болсон. Тэгчээд ингээд цагдаагийн байцаалтын үеэр ерөөсө гэмт хэрэгээ өгөөсгсөн хിവэрэ байсан. Би Хуанаг өрөөнд хүлээд нууцсан байсан. Тэгээ гинэд түүний байгаа газраас нэг чанга юм унах шиг тийм дуу гарсан гэж нэг одоо мэдүүлэх үеэр ярьсан байсан. Тэгээ тэр даруйдаа өрөөрөө гүйж орсон. Тэр үед Хуана цусаар бөөлж өөд таталт өгөөд бие хянах чадвараа одоо ингээ алдчихсан байсан гэж мэдүүлж исэн юм байна. Тук бүр айсандаа сандраад толгоонд нь бүр юу ч орж ирээгүй
гарыг нь одоо нөгөө бооцсон гэд яриадсэн штэ. Тэрийгээ ч ихсэн нөгөө тайлхаа мэдэхгүй ингээд хөдөлж чадахгүй тийм байдалтай байсан гэж ярьсан. Тэгэж байжгаад интернетээс харсан анхан шатны тусламжийн нэг арга одоо гинт санаанд орсон юм байна л да. Хözөөнийх нь хажуу хэсгийг дарах хэрэгтэй гэсэн тийм мэдээлэл харж ирсэн одоо сансан юм байна. За тэгээ тэр даруйда туршиж үзсэн гэж одоо мэдүүлсэн. Тэгээ гараараа дарахад бол үр дүн гараагүй болохоор Хуаннаг хажуу тийш нь хөвтүүлж агаад бүр хөлөөрөө ингээд хүзүүн дээр нь дарсан гэж хэлсэн юм байна. Гэтэ харамсалтай нь Хуанна бол одоо амьд гараагүй одоо тухайн үед ингээд амьсгал хураасан гэж ярьсан. Түүгээрч зогсохгүй түүх болохоор Хуаннагийн бэлэг эрхтний орчимд үүссэн гэмтлийг одоо өөрөөр ингээд тайлбарлахыг оролцсон байгаа байхгүй юу. Тэгээ түүний хэлснээр болохоор анхан шатны тусламж өгөхгүйд ингээд алдаатай одоо оролцоход хийгээдсэн шүү дээ. Тэгээ тэр нь бүтлгүүцсний дараа байдал ингээд улам бүр одоо хэцүүдж байгаа гэдгийг ойлгоод Хуаннагийн цамцыг нь тайлаад нүүрэн дээр нь тавьсан байгаа. Ягаад гэхээр охины нүд нь ингээд айгүй том нээгдээд айгүй эвгүй харагдаад байсан болохоор өөрийнхөө айцыг багасгахын тулд тэгсэн гэж тайлбарласан. За харин өмнөдийг нь яагаад тайлсан гэдгээ тэр бол тайлбарлаж өрөөсөж чадаагүй. За тэгээд одоо өөрийнх нь ярьснаар бол ингээд тэр баруун гараараа нурууг нь ингээд алгадаад зүүн гар нь өөрийн мэдлгүй одоо ингээд хүрх хэсгүй газраа хүрцэн тэр нь болохоор ингээ бэлэг эрэхтэн за эсвэл одоо бүхснийх нь хэсэг байсан эсхийг одоо санахгүй байна гэж мэдүүлсэн байна. Тэг санаж байгаа ганц зүйл нь болохоор гараа татаад авсан чинь охины доод хэсгээс маш их цус гарчсан байсан гэж ярьсан. За тэгээ ийм одоо галзуу солиотод мэддэхгүй ийм юм яриад сууж идэг. Мэдээж иймэрхүү зүйлд бол цагдаа ятгаа барыг энгийн хүн ч итгэхгүй бах. Тэр хоёрын нуугдж тоглож исэн гих газрыг бол цагдаа нар одоо шалгасан. Тэгээ Хуаннагийн ээжийнх нь ажилладаг бөөний захын 13 дугаар блокийн 15 давхарт байрладаг 3 өрөөнд хуваагдсан тийм агуулгах руу одоо явж орсон. За тэндээс болохоор цагдаа нар Хуаннагийн ДНХ-ийг олсон юм билэ. Тэрэнд нь болохоор үүс за тэгээ цусны улмуур байсан. Тэгээд Түүхийн шүлцтэй тамхины иш за бас хурууны хээ одоо ингээд үлдчихсэн наалттай тийм скотчийг ч гэсэн олсон юм билэ. Тэрнээс гадна хэрэг гарсан өдөр сэжигтэн бас хохирогчийн өмсөжсэн хувцсны одоо ийм материалын ийм ширхэг гэж байдаг штэ. Мяндас гэж яриад байдаг штэ. Тийм зүйл илэрсэн. Тэгэхээр энэ газар бол жинхэнэ одоо гэмт хэрэг үйлдэгдсэн газар мөн гэдгийг баталсан юм билэ. За хэрэг бол 2005 оны 7 сарын 11-нд Сингапурын дээд шүүхэд шилжих үеэр прокурорууд болохоор Түүх хүний амь насыг санаатай хөнөөсөн хэрэгт буруутгасан юм байна. За шүүгтээр тэд бол 76 гэрчийн мэдүүлэг, олон төрлийн бит нотлох байрамд бас Түүхийн өөрөөр нь үйл явдлыг дахин үзүүлсэн видео бичлэгийг бас танилцуулсан. За тэгээ шүүх эмнэлгийн дүгнэлтэнд үндэслээд прокурорууд хэргийг ямар байдлаар тайлбарласныг одоо та бүхэнд ярьж өгье. За 2004 оны 10 сарын 10-ны өдөр ойролцоогоор 13 цаг 40 минутын үед Түүх болохоор Хуаннаг нуугдж тоглоё гэж хуураад бөөний захын 13 дугаар блокийн 15 давхрын агуулгах руу дагуулад орсон. Тэд бол манго эзсний дараа Хуаннагийн хувцсыг тэр тайлаад олсоор хүлээд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Дараа нь охиныг дууга байлгахын тулд ам хамрыг нь гараараа дараад хөдөлгөөнгөө болтол нь амьсгалыг нь боосон. Энэний дараа бүрэн эсэргүүцэх чадваргүй болсон эсхийг баталгаажуулахын тулд толгоор нь олон удаа дэвслээд өшгөлсөн гэж прокурорууд мэдэгдсэн юм байна. Дараа нь тэр бол Хуаннагийн цогцыг 9 давхар гялгар утаар ороогоод кардоно хайрцагт хийгээд скотчоор битүүмжилсэн. Бүх зүйлийг дуусгасныхаа дараа ойролцоогоор 17 цаг 30 минутын үеэр хамт ажилладаг хүнийхээ мотоциклийг нь зээлж аваад гэртээ буцаад юу ч болоогүй юм шиг өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлсэн. Харин оройн 20 цагийн үед Хуаннагийн цогцтой хайрцгийг Телок Бланка Хил парк руу авч явсан. Тэгчээд мотоциклийг болохоор оройн 21 цагийн үед эзэнд нь буцааж өгсөн юм байна. За ингээ ийм зүйлүүдийг ярьж авах үеэр бол Түүх бараг юу ч ярилгүй дув дугуй сууж исэн. Түүний өмгөөлөгч хоёр чухал асуудлыг энэ үеэр бол хүндсэн байлээ. Ингэснээрээ бол одоо Түүх гэдэг хүнийг цагаатгах за эсвэл ядаж ялыг нь хөнгөрүүлэх боломжтой гэж үзсэн байгаа. За өмгөөлөгчийнх нь үзэж байгаагаар бол прокуроруудад нотлох баримт гэрчүүд бас сэжигтний өөрийнх нь мэдүүлэг байсан ч гэсэн Түүх яг өөрөө ингээд Хуаннагийн амьсгалыг тасалсан гэдгийг шууд нотлох баримт байгаагүй юм байна. За илүү ингээд та бүхэн тодорхой тайлбарлыг гэх юм бол урд нь одоо ярьж ирсэнчлэн Хуаннагийн амьсгалын зам яг юунаас болж бөглөрсөн гэдгийг шүүх шинжилгээний газар одоо эцэслэн тогтоох боломж өрөөсөө байгаагүй юм байлээ. Энэ нь болохоор ам хамрыг нь дарж боосноос болсон уу? Эсвэл одоо таталдаг үеэрээ бөөлжсөн зүйлдээ хагснаас болсон уу гэдг нь тодорхойгүй хэвээрээ үлдсэн. За бас таталтын шалтгаан нь ч гэсэн тодорхой биш байсан. За энэ нь гадны хүчтэй гэмтлээс үүдсэн үү? Эсвэл одоо эпилепсийн таталт байсан уу гэдгийг бацтай тогтоож чадаагүй юм байлээ. За яагаад гэхээр гэр бүлд нь одоо эпилепсийн тийм шинж тэмдэгтэй
хүн байгаагүй байсан ч гэсэн зарим тохиолдолд энэ таталт гэдэг зүйл нь ямар ч одоо урдны одоо ужиг өвчин ч гэдэг юм уу, ээж аав нь тийм өвчтэй байсан болохоор охин тэгсэн ч гэдэг юм уу. Тийм зүйлгүйгээр гинт үүсдэг юм байна л да. Тэгэхээр Токийн өмгөөлөгчдийн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг болохоор түүний сэтгцийн докторгүй байдлыг одоо баталж нотлуулахын тулд сэтгцийн эмчийг шүүхэд одоо гэрчээр дуудсан юм байна. За тэгээд сэтгцийн эмчийн үзэж байгаагаар болохоор энэ Тук гээд залуу шизофрен өвчний шинж тэмдгүүд ажиглагдсан гэж бол ярьсан. Тухайлах юм бол Хуанагийн үхэлд ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй, бас 3 хятад эрэгтэй хүүхдийг хулгайлсан гэх мэт бодит бус зохиомол түүх зохиосон нь төөрөгдөөл хий үзэгдлийн шинжтэй гэж тайлбарласан юм байна. За бас IQ тест аваад үзсэн чинь Тук болохоор ердөө 76 гэж гарсан юм байлээ. За энэ нь болохоор тухайн үеийн Малайзийн дундаж IQ болох 92-оос, за Сингапурын дундаж IQ болох 105-аас, тэр байтугай 2004 оны дэлхийн дундаж IQ болох ойролцоогоор 83-аас ч гэсэн одоо юм баг үзүүлэлт байсан юм байна. Гэхдээ сэтгцэн эмч дуудсан нь өөрөө өмгөөлөгчдийн талд төдийлөн тус болоогүй. Прокурорууд бол энэнд нь маш хурдан хариуг нь барьж чадсан. За тэдний хэлснээр бол Тук IQ дунджаас доогоор байсан нь үнэн ч гэсэн хуулийн хувьд болохоор ингээд сэтгцэн чадварын ноцтой хомсдол гэж үзэх босго нь ихэвчлэн IQ 70-аас доош байх ёстой гэдгийг бол маш тодорхой одоо тайлбарлаж хэлсэн. Тэрнээс гадна Тук болон одоо түүний гэр бүл сэтгцэн өвчний ямар ч тийм одоо түүх байгаагүй юм байна л да. Прокурорууд бас нэг чухал зүйлийг нэмж онцолсон. Түүний гэмт хэргийн өмнөх болон дараах үйлдэлүүдэд ямар ч тийм огцом өөрчлөлт энэ төр ажиглагдаагүй. За энэ нь болохоор сэтгэл зүйн хувьд доктортой хүн гэдгийг нь бол харуулж ийн гэж үзсэн. За хамгийн чухал асуудлуудын нэг нь болохоор тэр нотлох баримтуудыг яаж нуун далдлах уу гэдгээ өөрөө одоо сайн мэдчихсэн. Тэр Хуанагийн хувцсыг захын одоо хажууд байдаг хогийн савнд бол шууд хаяагүй, харин камергүй газар сонгоод устгасан нь үйлдэлээ ингээд зориуд нуух гэж хичээж исэн тийм бодлоготой алхам байсан гэж прокурорууд тайлбарласан. Хохирогчийг 9 давхар гялгар утаараар агаад Кардоно хайрцагт хийснийхээ дараа хүртэл Тук хангалттай 50 байсан. Хайрцгийг бол маш нямбай скотчдож битүүмжилсэн байсан. Цагдаа нар түүнийг анх байцаах үед ч гэсэн тэр өөрийн хийсэн зүйл нь буруу гэдгийг бүрэн ойлгож исэн учраас тэднэрт ингээд эргэлзэлгүй худал ярьж чадсан гэж прокурорууд бол нэмж мэдэгдсэн. За тэр байтугай Сингапураас Малайз руу зүхтаахын тулд цагдаагийн ажилтны нэвтрэх үнэмлэх хүртэл хулгайлах хэмжээний одоо тийм ухаан төлөвлөгөөтэй байсан гэж ярьсан. Харин хэргийн сэтэл за бас түүний хүчирхийлэл үйлдэх чадварын талаар цагдаа нар болохоор одоо энэ Тук гэж залуугийн ажлын байргийг шалгах үеэр нь дарга за тэгээ хамт ажилладаг хүмүүсээс нэг айгуу тийм сонин мэдээлэл олж сонссон юм байна. За тэр нь юу байсан гэхээр одоо өөрөө ярьсан байгаа юм л та. Айгуу тийм дуу чимээтэй төвөгтэй байгаад харна нэг охиныг олсоор хүлж би айлгаж исэн гэд ярьчихсан байсан. Тэрнээс гадна одоо энэ Хуана гэд охинтой болохоор энэ Тук гэд залуу харилцаан жоохон эвгүй гэмээр байсан юм бэлээ. Зарим үед уурлахаараа Хуанаг одоо ингээд зогсон тохиолдол ч гэсэн байсан. Тийм болохоор прокуроруудын үзэж байгаагаар хэрэг гарсан тухайн өдөр Хуана ямар нэг зүйл хийгээд за Тук болохоор тэрэнд нь одоо айгүй их ууралсан байх магадaltaй гэж үзсэн юм бэлээ. За ингээд удаан үргэлжилсэн ширүүхэн шүүх хурлын эцэст бол 2005 оны 8 сарын 27-нд Токийг гимбуруутай гэж үзээд цаазын ялыг оноосон юм байна. 2006 оны 1 сард тэр бол давж заалдах хүсэлт гаргасан. За хэргийг бол дахин хянсан ч гэсэн анхны одоо шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм байлээ. Гэхдээ түүний гэр бүл энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадаагүй болохоор Сингапурын ерөнхийлөгчөд өршөөл хүссэн тийм загтал илгээсэн. За тэгээд 8 сараас илүү хугацаанд хариу хүлээсний эцэс тэдний бүх орлого нь талаар олж 2006 оны 11 сарын 3-нд ялыг нь гүйцэтгсэн юм байна. Харин Хуанагийн оршуулганд маш олон хүн оролцсон. Хүмүүс одоо цэцэг, амттан, бас түүний хамгийн дуртай Hello Kitty тоглоомуудыг авчираад бяцхан охиныг сүүлчийн замд нь үдсэн юм байна. За гэхдээ түүх бол энэ хүрээд дуусаагүй. Хуанагийн хэрэг бол үндсэндээ шийдэгдээд хаагдсны дараа түүний ээжийн талаар сөрөг мэдээллүүд интернет орчинд бол тархаж эхэлсэн юм билээ. За тэр нь юу байсан гэхлээр Хуанагийн ээжийг нь болохоор Хуан Шу Ин гэдэг. За энэ хүн болохоор анхны нөхрөөсөө сасныхаа дараа богино хугацааны визээр Сингапурт одоо ирсэн юм байна л та. Гэхдээ тэр бол визний хугацаагаа хэтрүүлээд хууль бусаар ажиллаж байгаад эцэст нь бол баригдсан. За тэрнээсээ болоод шоронд хоригдоод ялаа эдэлснийхээ дараа эх орон руугаа одоо албатан одоо буцаагдсан юм байна. Гэхдээ хөгжингүү Сингапурыг орхиод амьдрах боломж хомс одоо тэр Фужэн гэд хөдөө нутаг руугаа буцна гэдэг нь бол энэ ээжийнх нь хувьд айгүй тийм хүнд хэцүү санагдсан.
За шоронд хамт хоригдчихсэн нэг эмэгтэй одоо энэ Хуанагийн ээжд нь болохоор айгүй тийм эвгүй гэмээр зөвлөгөө өгсөн юм билээ. За тэр болохоор ингээд бүх 10 хурууга улайссан төмөр дээр дарж хурууныхаа хэгээ тэр чигт нь одоо ингээд төлөө тусдагчих юм бол хууль сахиулагчид түүнийг таних одоо боломжгүй болно гэж хэлсэн юм байна. За тэгээ удалгүй Сингапур чадварлаг хүмүүсийг татах тийм шинэ бодлого хэрэгжүүлж эхэлснийг нь одоо энэ ээж нь мэдчихэд тэгээд хүний 8-ны бүлэглэлд болохоор 8,000 Сингапур доллар төлөөд хууль бусаар дахиад Сингапур руу нэвтэрсэн байгаа. Гэхдээ тэр үеэр нөгөө охиноо дагуулад Сингапур руу энэ эмэгтэй чи явсан шүү дээ. Хуана болохоор ямар ч тийм гэмтгэргийн бүртгүүлгүй байсан болохоор Сингапурт хууль ёсоор нэвтрэх бол боломжтой байсан. Гэхдээ ээжийнх нь болохоор өнгөрсөн амьдралын харанхуй хэсэг ил осны одоо дараа цагдаа нар бол тэр даруй шалгалт явуулаад энэ түүх үнэн болохыг тогтоож чадсан. За энээс нь болоод ээж нь охин Хуанагийнхаа чандрыг аваад Фужен рүүгээ одоо буцахаас өөр аргагүй байсан юм билээ. За тэгээд Фуженд буцаж очсныхаа дараах амьдралын талаар интернетэд бүр янз бүрийн цуурхалаас тархаж эхэлсэн. Энэ нь болохоор олон нийтийн төсөөлжсэнээс тис өөр тийм дүр зураг байсан. Хуанагийн хэргийн мөрдөн шалгалтын үеэр маш олон хүн гэр бүлд нь мөнгө за бас эд зүйлүүд бол хандвалсан. За тэгсэн чинь тэр мөнгийг нь ашиглаад айгүй том гаражтай 4 давхар одоо байшин бариад маш олон тийм тансаг зөөлд мөнгийг нь зарцуулсан гэх яриа гарсан юм байлаа. За энэ мэдээллийг сонссон зарим хүмүүс түүх гээд нөгөө одоо гэмт хэрэгтнийг өмөрч эхэлсэн одоо ийм учир одоо шалтгаантай байна л да. Тэд болохоор одоо Хуанагийн ээжийг нь дэмжсэн нь буруу байсан гэж үзээд эхэлсэн. Зарим хүн бүр энэ бүх үйл явдлыг одоо энэ Хуанагийн ээж бас нөхөр нь зориуд зохион байгуулсан байж магадгүй гэж хүртэл одоо хардлага төрж исэн юм билээ. За бас олон хүн Хуанагийн ээжийг нь маш тийм хариуцлагагүй хүн гэж шүмжилж исэн. Ердөө одоо 8хан настай хүүхдийг хитрхи эрт ингээ биеийг нь даалгацсан, Сингапурт одоо ганцаараа ингээ үлдээсэн, за өөрөө 50 тэгээ хятад руугаа буцсан, айгүй олон хоногоор тэр Фужендээ байсан, 14 хоног хичээ тэрнээсээ бас нэлээд удаж ирсэн энэ гээд. Ер нь ээж хүн байж хүүхдтэй айгүй тийм хайхрамжгүй хандсан гэж одоо уурсан гэхүү дээ. Ингэж буруутгасанд нь одоо Хуанагийн ээж нь хариу өгөхдөө хандвалсан мөнгөний ихэнхийг нь охин Хуанадаа зориулж зохих ёсны оршуулгын газар байгуулахад зарцуулсан гэж бол мэдгдсэн. За бас тэдний байшинг одоо ердөө нэг давхар л нэмсэн. Энэ нь болохоор Хуанагийн булшийг харах боломжтой байхын тулд тийм өндөр болгосон гэж тайлбарласан юм байлаа. За тэгээ үлдсэн мөнгийг тосгоны дэд бүтцийг одоо сайжруулах бас буйны байгууллагуудад хандивлаж илүү олон хүнд эерэг зүйл түгээх зорилгоор ашигласан гэж ярьсан. Гэхдээ энэ гэр бүлийг тойрсон маргаан улам бүр ингээд хүчтэй болсоор байсан. За гэхдээ яг үнэн нь одоо юу байсан гэдгийг бол хүмүүс одоо юу гэдэг хажууд нь лаа бараа зогсож исэн биш гэдэг шиг хинч мэдэхгүй штэ. За ингээд ийм төрлийн одоо ховжив гэх үү, шар мэдээлэл гэх үү, одоо гадуур зөндөө төрлийн одоо маргаантай асуудал яригцаар байсан ч гэсэн хамгийн одоо харамсалтай нь ингээд 8хан настай Хуана гэдэг охин хүний нутагт одоо бусдын гарт алуулж амиа алдсан одоо ийм харамсалтай хэрэг байсан. За тэгэхээр энэ хэргийн одоо эргэн тойрондох миний олсон мэдээллүүд гэвэл ерөнхийдөө ийм байна. Зүгээр л одоо ямар нэг байдлаар хүүхэд нь гадаа тоглоомын талбай дээр тоглож ич гэдэг юм уу. Ямар ч хараа хяналтгүйгээр ингээд гаргаад явуулчдаг эцэг эхчүүд айгүй олон байгаа надад санагддаг. Ингээ хотхон дотроо яавал гэжтэйгээд гаргацсан тийм тохиолдлуудыг бол би айгүй олон удаа харж байсан. Тэгэхээр хараа хяналтаа битгий бууруулаарай. Өөр газар байтугай бараг хотхон дотроо ч одоо гарахгүй байхыг би бол хичээд ерөөсөө тэгж гаргаж үзээгүй. Тэгэхээр та бүхэн дор бүрнээ одоо ингээд хариуцлагатай байгаарай. Шийдвэр гаргаж чадахгүй насан дээрээ байгаа хүүхдээ хизээч битгий ингээд одоо зөнд нь орхиорой. Ингээд энэ удаагийн дугаар бас нэлээд тийм хүнд төрлийн дугаар байлаа. Та бүхэн юу гэж бодож байгаа талаараа комент хэсэгт бусадтайгаа хуваалцаарай. Өнөөдрийн дугаартаа маань Месийн бус Арсгоо заслын Skin Farm Clinic хамтран ажиллалаа. Ингээд та бүхэн амралтын өдөр аятахсаа сайхан өнгөрүүлээрэ. Хэдүүлээ ирэх мягмар гарагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.